Бид 2001 оноос эхлэн одоо хүртэл үргэлж шинэ зүйлсийг хийсээр ирсэн. Залуучуудад аз жаргал, найдварыг өгөхийн тулд зогсолтгүйгээр гүйсээр ирсэн билээ. 14 жилийн турш дэлхийд дахинд 180 салбар байгуулж маш олон залуучуудын ирээдүйн чиглүүлэгч болон сургаж буй IYF. Одоо бидний энэхүү ажил улам бүр үр дүнгээ өгсөөр байна. Бид нэг хүний амьдралыг өөрчилсөн. Хүнд хэцүү гэрээ нөхцөл, урам нь хугарч арх хүн тамхи татаж, тоглоом наргаанд автан өдөр өдрийг өнгөрөөж байсан Чэ Кён гэх залуу. Зөвхөн өөрийнхөө ертөнцид хоригдсон ямар ч зориггүй тэнүүрчлэн явсан түүнийг өөрчилж өгсөн нь World Camp байсан юм. Хүмүүстэй нэвтрэлцэх аргыг зааж өгсөн 2-7 хоногийн хугацаа. 11 жилийн турш тэрээр энэтхэг IYF салбарт хариуцсан өөртөөгөө адил мөрөөдөлгүй болсон энэтхэг залуучуудын төлөө ажиллаж байна. Жил болгон Солонгос болон гадаадын газар бүрт явагдаж буй World Camp-нд одоо дэлхийн том хэмжээний үйл ажиллагаа болон өргөжж байна. Сэтгэлийн ертөнцийг зааж буй сэтгэлийн боловсролын лекц. Төрөл бүрийн дэлхийн соёлын болон олон талын мэдлэг олгох академи нь бидний явуулж буй онцгой хөтөлбөр бөгөөд үүгээр дэлхийн оюутан залуучуудын амьдралыг өөрчилж байгаа лээ. Өнгөрсөн жил Пусанд зохиогдсон 16 дахь World Camp-д 53 орноос нийт 3000 хүн оролцсон дэлхийн хэмжээний үйл ажиллагаа болон явагдаж. Өнгөрсөн жил 35 орнд болсон гадаадын World Camp IYF залуучуудыг сургах хөтөлбөрөөр улс бүрд ихтгэл найдварыг нь улам бүр батжуулж өгсөн юм. Бид нэг гэр бүл аз жаргалыг бэлгэлсэн. Эцэг эхийгээ гэх сэтгэлийнхээ үүдийг хаан тоглоомонд донтсон Тэгүү их сургуулийн 3 дугаар курсын оюутан Чэ Хожин болон түүний эмэгтэй дүү Чэ Ежин. Тэдгийн сэтгэлийг сайн дурын үйлчлэлийн гишүүдээс нээж өгсөн юм. Сэтгэлээ хаана гэдэг нь бусад хүмүүст хичнээн хэцүү зүйл болохыг жилийн турш энэхүү үйлчлэлээр дамжуулан мэдэх болсон. Гадаадын үйлчлэлээ дуусгасан өдөр би гайхамшигыг харсан. Хэдэн жилийн турш инээх гэдгийг мартан амьдарч байсан миний хүү баяртайгаар инээмсэглэн намайг тэрсэн. Өмнө нь юм ярих бүрдэн гомдлын сэтгэл мэдрэгддэг байсан бол одоо бол чин сэтгэлээсээ хайрлж байгааг нь би мэдэрсэн. Манай гэр бүл аз жаргал иргэн ирсэн. Бид өнөөдрийг хүртэл 5,000 дотоод оюутныг 80 гаруй улсад илгээсэн ба тэд дэлхийн улс орон бүрд нэгдмэл байдал харилцаа IYF сэтгэлийн боловсролоор дэлхийг гэрэлтүүлж байна. Үйлчлэлийн ажлаа дуусгаад эргэн ирж буй сайн дурын ажилчид нэг жилийн турш өөрсдийн очсон газраас авсан хайр болон аз жаргал талархлыг бусдад дамжуулан олон хүмүүсийн сэтгэлийг хөдөлгөн байна. Бид нэг улсын ирээдүйг өөрчилсөн. Яавал дэлхийд дахны залуусын асуудлыг шийдвэрлэж чадах бол бид дэлхийн нийтийн залуучуудын харилцалж буй залуучуудын холбооны тэргүүлэх нарыг өрсөн. Хамтдаа бодож нэг зорилгын төлөө хичээцгээхээр амлцгаасан. Өөрсдийн улс руу иргэн очисон дарга нар нэг жилийн хугацаанд тухайн улсынхаа оюутан залуучуудынхаа төлөө ажиллан дахин 25 улсын залуучуудын холбооны тэргүүнээр Солонгос улсад цуглахаар болсон. Энэ нь сайн дурын ажлаар анх удаа болсон дэлхийн залуучуудын тэргүүний уулзалт байсан юм. Залуучуудын асуудлыг шийдвэрлэхийн төлөө улс орон нэгдэн. Мөн уулзалтанд оролцсон тэргүүнээр өөрсдийн улсын залуучуудын асуудлыг шийдвэрлэхийн тулд гаргасан аргуудаар IYF World соёлын кемпийг батлан тусламж дэмжлэг өгч IYF-ийг танилцуулж улс орон бүрийн ерөнхийлөгч сайд нартай уулзснаар IYF дэлхийд дахин оюутан залуучуудын төлөө ажиллах боломж нээгдсэн юм.
Дэлхийг өөрчилж буй бид улсын залуучуудын холбооны нэгдэл болох IYF. Ширүүн өрсөлдөөн болон эд хөрөнгнөөс болж ядарч өвчин тусаж буй залуус. Бид оюутан залуусын төлөө тэдний нөөц бололцоо, мөрөөдлийг улам бүр өсгөх сургалтыг гарган хийж байна. Бид Ахлавтунд ангийн улсын сургууль, 11 ахлах анги сургууль болон хөгжмийн сургууль, мөн Африк дахь улсын сургууль, Америкийн Нью-Йорк соёл урлагийн их сургууль байгуулан оюутан залуус сургууль явуулж байна. Жил бүр 2000 гаруй залуус оролцдог англи хэлний ярианы сургалт болон сэтгэл нэвтрэх гол зүйл нь IYF англи дахь чуулга уулзалт нь манай улсын оюутан залуус дэлхийг удирдан дагуулж байна. IYF нь дэлхийн нийтэд оюутан залуусын өөрт тулгарах хэцүү бэрх зүйлсийг эрг зориг ба сэтгэлээс эхэлдэг жинхэнэ амьдралын өөрчлөлт, улс орныг хөтөлдөг нэгдмэл байдлаар шинэ ирээдүйн замыг нээж өгч байна. Бусдын төлөө өөрийгөө баяртайгаар зориулж, бусдад хуваалцах үйлчлэл хийдэг IYF. Одоо бид та бүхэнтэй хамтран оюутан залуус итгэл дөөрөн зоригтой гიშгэж Солонгос байтугай дэлхийд дахинд илүү дэвжин дээшлэхтэй нь туслах болно. IYF-тай хамт үе олон залуус дэлхийн ертөнцийг гэрэлтүүлэх од болох болно.